Сонгуулийн лувир үргэлжилсээр 2017 оны 6 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп Виллаж хотхон. Өдрийн 12 цагийн үед сошиал ертөнцөөр яг энэ байршилдах Олимп маркетад ноолорон цамц тарааж байна гэсэн зураг постыг иргэд оруулж эхэлсэн юм. Мэдээллийн дагуу сэтгүүлч зураглаачид очиж сурвалжллаа. За иргэний өмнөсгөө гаргаад ир талт хийсэн. За иргэний өмнөсгөө гаргаад ир очиж харагдаа. Чи суугаа бисгээрсэн. Би юу ажлаа мэдчихсэн. Чи очиж шалгаад харах та. Чи бисгээрсэн хороо гацсан. Тэгээ чи яагаад одоо энэ хүмүүс дээр аргамж авахгүй байгаа? Би бүрэлдэхүүнээс хүлээж байна. Ахад би тэгвэл та тийм амар хямдтай ажилладаг юм бол анх орж ирээд нэг хүн өгч яасан юм яа тий. Өчнөө энэ өчнөө яг энэ авчаад гараа явж 2 хоногийн дараа эцэс үлдээ хамгийн дуусах цаас нэг 10 хүн үлдсээр нэрж ажил хийлээ. Тэр шокх юм шүү. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны байрны 12 давхурт байрлах Олимп Виллаж сувг. Сууц өмчлөгчдийн холбооны дарга иргэдийн иргэний үнэмлэхийг хураан авч байна. Үнэхээр энд ноолорон цамц тарааж байсан батлагдлаа. Сая үүд дэлбэр тариалсан юм үү? Юм байна. Юу энэ бол яг юм л та юу гэж байна? Юу вэ хийсэн чи яах вэ? Энэ цамцуудыг танаас энэ дэлбэр доор тариалсан юм уу? Мөнгөгүй эдгээрс надад орж ирсэн үү? Тийм. Та өөрөө юу гэдэг вэ? Сөөхөн дээр. Тийм. За наад чинь тэр дэлгүүр дотор иргэний хөгжин гэж сургуулаад ямар хамж өгсөн үзье гэсэн. Монгол Ардын намын иргэдийн сонголтыг худалдан авах гэсэн ловир ингэж үргэлжиж байна. Харин иргэдийн мэдээллийн мөрөөр ловирыг илрүүлж сурвалжлагаар очисон сэтгүүлч зураглаачдыг саатуулж төрийн цагдаа хэдхэн хормын дотор ирж Баянзүрх дүүргийн цагдаагийн байр руу ачаад явлаа. Хамгийн хачирхалтай цамц тараасан цаад этгээдүүдийг олж саатуулах биш, бичлэг хийж байсан сэтгүүлч зураглаачдыг ачаад явлаа. Монгол төрийн цагдаа хинд үйлчлээд байна вэ? Үннийг хайж эрен сурвалжиж яваа сэтгүүлчдийн талд үү? Үзэл бодлыг нь эд мөнгөөр худалдан авах гэсэн ловирчдын талд үү?